15-minute city. Бэрхшээл ба шийдэл. Дэлхийн метрополис хотууд буюу саяас дээш хүн амтай хотууд авто замын төвжрэл, агаарын бохирлол, ногоон байгууламжийн хомсдол, бетонын ширэнг, орчны тоосчл зэрэг бэрхшээлүүдийнхээ өмнө сөхөржиг шахаад байгаа. Хүн амын хэд их нэгтэршил нь эцэстээ стресс болон суурин иргэншлийг дагсан шинэ өвчнүүдийг хүн төрлөختний өмнө сорилт болгож байгаа нь бодит үнэ. Орчин үеийн хотуудын ирээдүйг тодорхойлох нэгэн онцгой санаачлагыг Францын хот төлөвлөгч Карлос Мороно гаргасан нь 15 минутын хотын концепц. Карлос Мороногийн онолоор бол 15 минутын зайд хүмүүсийн хэрэгцээг хангах бүхэн байрлаж байх учиртай. Тухайлбал сургууль, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр, үйлчилгээний төв, амарч ая тухтай байх бүхнийг ойр орчимд нь төвлөрүүлж, алхах, эсвэл дугуйнаад тэр бүх хэрэгцээндээ хүрэх боломжтой байхаар төлөвлөгдсөн хотыг бүтээн. Энэ бол туйлын энгийн бодлого. Хүний бодолгүй авто зам тавьж, бүтээн байгуулалт нэртэй өндөр барилгууд барьж, авто замаа давхарлаж тавиад байдаг хуучин сэтгэлгээнээс бид салгацааг болсон. Хүн нь хотынхон төвд аз жаргалтай, ая тухтай байх боломжийг бий болгох нь эрх жилүүдийн гол зорилт байх учиртай. Гудамжийг хүний ая тухад нийцүүлэх нь зүйд нийцэн. 15 минутын хотын эерэг гэмээр маш олон давуу талуудыг бид энд дурдж болно. Юуны өмнө хотын төвчрэл, агаарын бохирлол үлэмж хэмжээгээр багасна. Иргэдэд ая тухтай, амралт чөлөө цагаа өнгөрүүлэх стрессгүй орчин бий болно гэх мэтээр олон давуу талууд бий. Гэтэл энэ олон давуу талуудын ард олигархуудын иргэдээ колончлох гэсэн бодлого явж байна хэмээх давхар эсэргүүцэлтэй тулжээ. 15 минутын зайд амьдралынх нь бүхэл тог тухыг бий болгоод дэд бүтцжүүлэх шийдэл нь дийлэнхэд таалагдсан ч нийгмийн цөөнхийн эсэргүүцэлтэй тулжээ. Барселона, Испани. Испанийн нийслэл Барселона хот 15 минутын хот концепцийг анх хэрэгжүүлж эхлэхдээ олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан байна. Эхний том сэдэл нь 15 минутын хот санаачлагыг хэрэгжүүлэхдээ хувийн автомашиныг хязгаарлаж эхэлсэн нь Барселона хотын иргэдийг бухимдуулжээ. Хувийн автомашиныг хэрэглээг хязгаарласнаар амьдралын хэмнэлд нөлөөлж, ажлын байр, эдийн засгийн хувьд сөрөг үр дагавар авчирч байна гэж Барселона хотын иргэд эсэргүүцсэн байна. Үнэхээр хот төлөвлөлт нь энгийн мэд харагдавч зарим талаараа сөрөг зүйлүүд их байна. Хувийн хэрэглээнд халдсан юм шиг санагддаг. Хувийн машиныг хязгаарлаж байгаа нь тиймч зөв зохицуулалт биш юм шиг санагдаж байна. Барселонагийн зарим иргэдийн хувьд 15 минутын хот санаачлага нь эдийн засгийн эргэлтийг удаашруулсан гэж үзэж байгаа юм. Мельбурн, Австрали. Австралийн хоёр дахь том хот болох Мельбурний иргэдийн хувьд 15 минутын хот санаачлагыг эсэргүүцсэн гол шалтгаан нь орон сууцны үн өсгөж байна гэх шалтгаан. Мөн Барселона хотын иргэдийн адилаар хувийн машины хязгаарлалт хийж байгаа нь Мельбурн хотын зарим иргэдэд таалагдсангүй. Канада, Торонто. Канадын Торонто хотын эсэргүүцэгчдийн хувьд 15 минутын хот санаачлага нь иргэдийн хувийн амьдралын эрх чөлөө хязгаарласан бизнес эрхлэгчдэд саад болж байна гэж үзсэн. Магадгүй хуваараа бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа мэт харагдавч тогтчлтын томоохон ажлуудаар дамжуулан монополийг дэмжсэн гэдэг агуулгаар Торонто хотын иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Товчхондоо 15 минутын хот санаачлагад нэгдсэн дэлхийн ихэнх томоохон хотууд иргэдийнхээ эсэргүүцэлтэй их бага хэмжээгээр тулгарч байгаа ажээ. Хамгийн гол нь хувийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг шууд механикаар хийж ихэнхдээ хорж байгаа нь иргэдэд таалагдахгүй байгаа аж. Мөн эдийн засгийн хувьд эргэлтийг нь удаашруулж байна гэдэг нийтлэг шүүмжлэлийг хэлж байгаа юм. Харин бодлого гаргагчид 15 минутын хот санаачлагыг хэрэгжүүлэхэд дараах сөрөг нөлөөлөл ажиглагдаж байна хэмээн дүгнсэн байна. Автомашины хэрэглээг хязгаарласнаар бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний томоохон салбаруудыг хүнд байдалд оруулах эрсдэлтэй. Ялангуяа худалдаа үйлчилгээний том төвүүд болон аж ахуй нэгжүүдэд орлого буурах эрсдэл үүснэ. Орчны нөхцөл эрс сайжирснаар орон сууцны үн нийтдээ өсөх магадлалтай. Үүнээс шалтгаалan бага дунд орлоготой айл өрхүүдэд эдийн засгийн хүндрэл үүсч амьдрах орчны тэгш бус байдал үүсгэж болзошгүй. Мөн хувийн автомашиныг хязгаарлах нь хувь хүний эрх чөлөөг хүндэтгэхгүй иргэдийн хувийн өмчөд халтсан гэдэг утгаар эсэргүүцэлтэй шууд тулж байгаа юм. Өөрийнхөө хувийн өмчийг ашиглах гэхээр замын хөдөлгөөнүүдийг боочхож байгаа нь өөрөө буруу нөхцөл байдал. Магадгүй газар доор гаражууд бий болгоод дээр нь автомашингүй орчноо бий болгох боломжтой гэж харж байна.
Тэгэхээр орон нутгийн засаг захиргааны хэд явцсан шийдвэр, хэтэрхий хүч түрэмгийлсэн оролцоо нь зарим иргэдийн хувьд ая тух гэхээс илүүтэй дарамт шахалт болчих гээд байгаа сөрөг үзэгдэл 15 минутын хот санаачлагыг хэрэгжүүлж байгаа томоохон хотууд дээр нийтлэг ажиглагдсан байгаа юм. 15 минутын хот санаачлага нь жижиг дунд бизнесүүдийг дэмждэг, тэдэнд эерэг нөхцөл байдлыг бий болгодог гэдэг нь хэрэгж хявцтай баталгаажсан. Харин томоохон худалдааны төвүүдийг эзэмшдэг корпорациудын орлого буурч байгаа нь бас нэг эрсдэл. Бизнесийн шин дүүрэг болон эдийн засгийн өөрчлөлтүүд нь эдийн засгийн урт хугацааны төлөвлөлтөнд сөргөөр нөлөөлж төвөг учруулж байгаагч томоохон корпорациудын удирдлагууд дуугараад эхэлжээ. Өөр нэг бэрхшээлийг дурдан эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүс бол тухайн бүсэд оршин суудаг өндөр мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч болон аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг хүмүүст ажилдаа явахад нь бэрхшээл учирч буйг онцолж байгаа юм. Энэ бүхэн нь 15 минутын хот санаачлагад нэгдээд түүнийг бодитоогоор хэрэгжүүлж байгаа хотуудад тулгарсан. Заримд нь одоо ч үргэлжилж байгаа асуудлууд. Нэмжлэхэд 15 минутын хот санаачлагыг хэрэгжүүлэхэд хамгийн эхлээд нийтийн тээврийн хүрэлцээг бүх талаар дэмжих учиртай. Одоо байгаа нийтийн тээврийн тогтолцоогоо эрс өөрчилж, бүхэл боломжоо дайчлан том оврын автобус болон метро, LRT, BRT гэх мэт тээврийн хэрэгслийн шугамуудыг шинжилэн бий болгох зүй ёсны шаардлага тулгарна. Үүнд маш их санхүү, хөрөнгө мөнгө шаардагдаж таарна. Түүгээрч зогсохгүй олон хотуудын хувьд одоо байгаа дэд бүтц нь 15 минутын хот санаачлагтай нийцгүй байж болно. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бий болгох архитектурын өөрчлөлтүүд, ухаалаг технологиудыг нэвтрүүлэхдээ томоохон хөрөнгө оруулалт шаардагдана. 15 минутын хот санаачлага нь хотын хөгжлийн болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах олон давуу талтай ч хэрэгжилтийн явцад тулгарч болох эдийн засаг, нийгмийн болон хувь хүний эрхийн асуудлыг давхар хөндөж байгаа нь бодит үнэ. Үүнээс гадна олон хотуудын хувьд энэхүү өөрчлөлтөнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатаар байгаа юм. Гэвч энэ бүх бэрхшээлийг даван туулж иргэдийг ая тухтай, аюулгүй, ад жаргалтай амьдрах ногоон байгууламж бүхий орчнуудыг шинээр бүтээж байгаа нь дэлхийн олон хотуудыг 15 минутын хот санаачлагад нэгтгэсээр байна. The 15-minute city.